Тэр яг харцаар ойлголцоод байгаа. Чи хэлээ. Анх хараад бодитоор нэг дурлж илаа. Телевизээ ферээр харангуут нэг дурлж илаа гэж. Бантан гээ яах яаж хэлээ яаж бахарчих уу гэж бодоод байна. Эдгээр хэлчихгөөрэй гэж. Коммент секшн та хэдвэр мах яаж хэлчихгөөрэй гэж. Бантан зарим найзууд золиослох нь баг зөв юм шиг санагдсан. тийм үү. Тэг хөө. Тэр шууд эфир дээр өөхөх хэрэггүй өвдөх хэрэггүй л гэж ярьдаг шээ. Хоёр ч бас хоёулаа хэдий сошиал дээр илчихсэн нууц байх хэвээр юмнууд нууц байдаг. яа тэгээд зөвхөн цэгийн үзэж байгаа бүх монголчуудаа ирж буй шинэ оны мэндийг хүргэе. Тэгээд мэдээж нөгөө он солигдох мөч уучин шинэ оноо хүлээж авахдаа заавал өнгөрсөн оныхоо одоо тайлан тооцоо гэдэг шиг тэ хүн эргэж аваад 25 онд юу хийж бүтээв гэдэг. Манай гэр бүлийн хувьд гэх юм бол мэдээж нөгөө бүл нэмсэн байгаа нь битэрийн хувьд бол одоо гайхамшигтай өөрчлөлт. Жал бол бас нэлээд нэмэгдсэн. Ер нь бол нөгөө нэг хүүхд хоёр хүүхд ялгаа гардггүй 2 3 ялгаахгүй ч гэдэг хүмүүс ярьдаг. Үнэхээр 2 3 ялгаа бол маш их гарсан. Тэгээд одоо дээрээс нь заяагийн саяны хэлдгээр бас нөгөө нялх хүүхдтэй байгаагүйгээр 7 жил болчихор ч бас мартчихдээ юм байна. Яг шинэ лав ээж шиг болчихж байгаа байхгүй. Тэгээд бүх юмаа шинээр эхлэв тэ. Бодонгот нөгөө нэг хүүхд ч юм уу тэ тухайд ч анх аав ээж бол чанга байсан үе байгаа шүү дээ. Эхлээл ойлгохгүй. Одоо ингэж бодохоор нэг 2 хүүхэд ч бараг ийсээ санагдаад. Нэг 2 аав ингэж өсчихөө. Зүгээр гэж боддог. Тэгээд 4 хүүхэдтэй хүнд бол бит хоёр одоо жишээ нь 3 хүүхэд бол бас хайгаар амархан юм шиг. Тийм байсан чи битүү тэгж бодсон юм шүү угаасаа. Ерөөсөл энэ хайсгүйсэн гэдэг шиг бодсон юм шүү гэж. Би бол заяа клипэн тоглож танилцчихсан. Хамтлагийнх нь оюутнаас аз жаргал гэдэг. Оюутан болсон жилээ буюу 1-р курстэй тоглож байгаад тэгээд танилцаад суусан. Суусан. Тэгээ ер нь бол эмэгтэй хүн. Тэр ч 18-9 жил болох гэж штэ тий. Тэгэхээр бас одоо хүүхдээр бодох юм бол 18 оюутан болоод явцсан хэмжээний. Тийм том одоо дөнгөж уучраад хүүхдтэй болсон бол тийм том хүүхдтэй байсан шүү дээ. Тэгтээ яг битүүрийн хувьд бол миний өөрийн зод бодолч гэдэм үү ер нь бие биенийг таних нь чухал гэж бас боддتي. За доор хаяж нэг 2-3 жил те тэр оронд юм болно. Биеиндээ тунихаас хулаад гомдож үзэн. За тэгээл буцаж эвлэрж үзэн гэл ингээл амьдрал чинь туршилт байж ээж бас бие биенийг таньжээж өөр хөвгттэй болох хэрэгтэй гэдэг үүднээс бас ихнэрдээ хэлдэг байлаа. Тэгээ ер нь бол эмэгтэй хүн бас нэг тийм гуйлгаж, гүйлгэж те хин хэцүү их санагддаг шүү дээ. Сайн мэдгүй яг хүн болгоны одоо бодол өөр баг. Гэхдээ миний бодлоор бол эмэгтэй хүн бас тийм байх нь илүү гоё юм санагддаг. Надад тэр эрэгтэй хүнээ гуугаад, эрэгтэй хүний хойноос бичиж байгаа, хоёр эрэгтэй хүний хойноос гүйж байгаа даваа суусан гэдэг нь тийм сонирхдаг. Гэхдээ суудсан сайхан болцсон амьдрал бол өөр л дөө. Зөвхөн ер нь тэгж гүйдэг ч гэдэм үү хойноос нь ингээд гэдэг ээж чаараас ч гүйж байгаа нуттай суудсан. Хүүхдтэй бол манай тэгж явдаг. Уран бүтээлч болсон хүн болгон дуучид бол гоё нэг том газар тоглолтоо тавьж үзхийнсэн одоо стадион ч юм уу тийм газар тавьж үзхийнсэн гэл гадны тоглолт моголтыг үзэж хаад битүү хүндээ боддог гэсэн. Тэр мөрөөдөл ерөнхийдөө бол би санаачлаад тэгээд 4 хамтлагаа нийлүүлж хагаад оолн хийгээд тоглолтыг маш амжилттай сайхан тавьсан. Тэгээд гоё пик дүүрэн үнэхээр одоо өсч мөрөөдж исэн зүйлээ бол энэ зун хийсэн. Тэгээд маш их баяртай байгаа. Тэгээд их жил бас маш гоё ажлуудыг төлөвлөсөн байгаа. Миний хувьд ерөнхийдөө угаасаа нэг жоохон телевиз ерөөс үздэг. Тий, телевиз хэрэглээ багтаа ерөөс бараг зургатаж асууж чаддаг. Заяа хараа энийг яасан гэдэг шиг. Тэгэхээр нэг тэгэж бодоод санагалзаад хүсэж байгаа юм бол яг үндэ бол байхгүй. Яг гэвэл яг нэг 10 хэдэн жил хийсэн учраас ажиллаа. Одоогоор нэг жоох юм тосрлог авсан байгаа учраас харин ч надад тэр нь илүү гоё таатай байгаа яг үндэ. Тэгээ нөгөө ээжийн ажлыг хийхдээ цаг гаргаж байгаадаа гоё таатай байна. Давхраас нөгөө хувийн бизнес эхлүүлсэн байгаа. Тэгвэл бизнесмен болоод тэгээ тэндээсээ маш их юм суралцаж явж байгаа. Тэр бас процесс маань надад бас их сонирхолтой байгаа. Тэгэхээр одоогоор бол яг тийм санагалзах завгүй л байна. Би санагалзаад. За яа санагалздаг гэдэг. Нэр оруул яад ингэдэг шиг. Гэтэ би яг ингэж боддیں۔
Үндэсний телевиз гэдэг бол мэдээж одцоогийн одоо ялтчгаас ашиг холбоотой бас овгилж явдаг үндэсний телевизийн одцоо гэдэг. Тэгэхээр ер нь бол би явандаа миний харин нэг 40 мууч гараад гоё үндэсний телевизийн гоё дикторийг хийх юм бол гоё чамд маш гоё зохидог гэд би ч анх хараад бодитоор нэг дурлж илаа телевизийн ферээр харангуут нэг дурлж илаа гэдэг шиг. Тэгэхээр яг гоё нөгөө өөр хүүхдүүдтэй би хүүхдүүдтэй хэлэх дуртай байхгүй ээж чинь гоё ингээд мэдээ унших өмнөх зөв өмнө харуулад. Тэгэхээр яг гоё ингээд дөрвөлээ сууж байгаа ээжийг үүсгэж чинь бас гоё шүү дээ. Тэгээ сая яг асуулттай л холбогдуулж хариулсан шүү дээ. Тэгээ санжийн үг гэсэн болохоос биш одоо ажил мэргэжилтэй бол бүр үнэхээр энэ дуртай. Одоо яг хийхгүй ч гэдэг юм уу тийм байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд хүүхд гаргаад дөнгөж гэртээ байж байгаа энэ хугацаа учраас яг одоогоор бол тийм байна гэсэн болохоос биш ажиллахгүй хийхгүй гэж бол ерөөсөө хэлээгүй. Гэхдээ ер нь бас маш хариуцлагатай ажил байдаг хөө. Би нөгөө яг арын авч үлддэг хүний хувьд те. Битээ чи анхныхаа хүүхдээ төрүүлчихэл манай хүн чинь 6 сартад нь энд орсон шүү дээ ажилдаа орсон. Шууд эфир дээр өөхөх хэрэггүй, өвдөх хэрэггүй л гэж хэлдэг шүү дээ. Өмнө нь бол ер нь хүүхдүүдэд яаж хүмүүжүүлэх үү, ингэмээр байна, тэгмээр байна гэж айгүйх боддог байлаа л та. Тэгсэн чинь сая манай одоо ингээд дунд хүү гэхэд жишээ нь яг аавыгаа бол бүр яг л баатар гэж боддог. Ерөөсөө л аав юу хийн, бүр юу ярина, одоо юу өмсөж зүүн бүх юмыг дураадаг. Бүр үг хэлтэй ингээд одоо чинь надад цай яглаад өгвөл хажууд ирээд манай үг цай яглаж өгдөг ч гэдэг шиг. Бүр яг ингэж бүр яг бид нар тоглоод сармагч шиг дураадаг гэдэг юм. Амар дураадаг. Тэгэд эндээс би юу харсан бэ гэхээр ерөөсөө хүүхэд хүмүүжүүлэх шаардлагагүй өөрсдөө л хүмүүжүүлэх шаардлагатай юм байна гэж ойлгож авсан. Тэгээ тийм учраас одоо ер нь бит хоёрын бодож байгаа юм бол ер нь өөрсдөө л хүмүүжүүлээ. Өөрсдөө л одоо хажууд нь хамт байхдаа үлгэр дурайл зөвтэй бай. Хүүхэд яг юу харж байна тэр ишгээл хүмүүжиж байгаа шүү дээ. Яг биднээс гадна сургууль гэдэг те хамт олон найз нөхөд гэдэг орчин байна л да. Тэгтээ яг мэдээж үндэс том хүмүүжлэг гэр бүлээс авч байгаа учраас бид хоёр өөрсдөө яг хажууд нь зөв байх хэрэгтэй байна л гэдэг бодолтой болоод байгаа шүү дээ. Ялангуяа сүүлийн үед бол ялангуяа энэ дээр бид хоёр бол бүр их жоохон хатуу хяналттай ээж авд орох бах. Хүүхдүүдтэй бол яг дээдлэн 30 минут л яг үзүүлдэг. Тий. Утас тоглуулдаг. Бусдаар бол яг нэг тийм одоо шууд хараа хяналтыг орхичдаг бол ерөөсөө биш. Тэгээ тэгэх тусмаа бас зөв юм уу буруу юм гэдгийг л одоо бид нар бас мэдэхгүй шүү дээ. Ер нь бол бид хоёр тэр тал дээр бол маш их хараа хяналттай байдаг. Урамшуулах нь бас аягүй зөв юм билээ. Хүүхдүүдийг одоо ээж аав дүндээ үзэж байгаа учраас те хүүхдээ ингээ нөгөө зарим хүмүүс чинь зүгээр ингээ өгөөл орхичдаг байна. Тэгэл уцад нь хараа асаалтаар унтаад өгдөг те. Тэр бол энэ мэдээж яаж бодсон муу л байгаа л да. Тэгэхээр яг за миний хүү одоо чинь маргааш 30 минутыг авахын тулд миний хүү ингэсэн байх хэрэгтэй ч гэдэм үү хичээлээ авцсан байх хэрэгтэй эд саяг чанга авгуулсан байх хэрэгтэй ч гэдэм үү иймэрхүү нөгөө зорилгын өвчнгөө нөгөө хүүхдүүд чи өөрсдөө тэрийг ээжлээ аваач одоо 30 минут авчлах уу гэдэг ингээд зөвшөөрөл аваад сурчдаг. Тэгээ 30 минут өөрөө дуус утсан дээр сэрүүлэгдээ утсан дуурангууд өөрөө уцаа унтраал жишээ нь унтчихдаг гэдэг юм. Ингээд анханаас нь ингээд сурах юм бол хүүхэд угаасаа сурахчдаг. Амьдрал дээр тохиолдсон юм бол шууд карманд таавал лайв хийдэг хүмүүс биш үү. Тэгсэн тэгээд мэдээж тэр гэр бүлийн асуудал хоорондоо ярилцж байгаа асуудал гэж хийх юм уу те. Зүгээр миний зүгээр анзаарж байгаа зүйл нь ингээл гүйлхэхэл байгаа ингээл тийм яваад шүү дээ. Тэгэхээр мэдээж нэг хагарч тохон дотор хоорондоо ярилцчаа тэгээд байх ёстой юм санагдав. Хитрхи хэл ингээд бүр ингээд хувийн орон зайргаа оруулаад ингээд заа энэ тэглээ гэдэг ингээд тэр бол жоохон онцгой санагдав. Гэр бүлийн хувьд хоёр ч бас хоёулаа хэдий сошиал дээр илчихсэн нууц байх хэвээр юмнууд нууц байдаг. Мэдээж хэрэг амьдралдыг гардаг. Хувийн хараал байх хэвээр гэж. Юу шууд лаяа бол хандлтын төлөө бас ингэж болохгүй. Сүрприз санаа ер нь дуусахгүй. Ер нь би нэг тийм сүрпризлэг хүн байгаагүй байхгүй. Ер нь нэг жоохон хөлдөө төмс талтай шүгэлээ. Тэгээ энэ хүн чинь аа ингэж ичтэл сүрприз өрдөг. Тэгээ би ч боддоо за нэр сүрприз хүн бас байх хэрэгтэй юм байна гэдэг ингээд баг угаас эхэлж байгаа. Сүүлдээ энэ нэгээ дагуулгаа байгаад амар өссөн шүү дээ. Тэгэхээр яг сүрприз гэдэг бол ер нь манай хүний бас нэг гоё хэлдэг үг гэдэг. Зүгээр ингээд яг 3 сарын 8 гэхээр заавал эмэгтэйчүүдийн баяр болоо гэл ингээд зүгээр энгийн өдөр шиг баярын өдөр шиг болгож болдог штэ гээ тэ. Тэгээд би тэрийг бас ингээд аюу хүлээж авсан. Тэгээд зүгээр энгийн өдөр ч гэсэн дуртай минь байраа жижиг том гэлтгүй жижиг дуртай хоолн ч юм уу дуртай хамтдны байраад орохоор амар гоё баярлдаг тэр гоё нөгөө эмоц нь аюу гоё ихгүй баг ингээд маа гэл ингээд тэр нь аюу урамшаал тэгэл ингүүлстэй гоё юм байна. Ингүүл гоё юм байна гэж томорсоор байгаа сүйдээ өөр их том болсон. Орсоо. Төсөг хийхэд бол цаг хугацаа. Би тийм уг нь бол тийм амьдрал дээр нэлээ юм хөдөлгөөнтэй юм тийм байхгүй. Яг ингээд тийм сүрприз талдаа бол яг үлдээ төмсөл байсан юм байлээ. Ер нь заавал нэг юм сүйтэй цаа уун гэдэг шиг л ингээд яг л одоо жишээ нь ингээд
энийг бол одоо ингэж л онгойлгох хэрэгтэй гэдгийг тийм л зарчимтай явдаг байсан бол үгүй юм байна ч өөр өнцгөр хараад гэдгийг ойлгуулж өгсөн. Энгийн өдрийн баяр өдөр шиг болтыг биш үү гэдгийг. Тэгтээ нөгөө эмгэгтэйчүүд маань нэг дуртай шүү дээ. Нөгөө нэг сюрпризэнд дуртай, цэцэг бэлгийн дургуун гэж байхгүй тий. Тэгтээ ер нь тэрийг нөгөө мэдээж хэлэхгүй хүлээдэг. Тэгжээж тэр чинь сюрприз байдаг. Эхний хэдэн жилүүд тэр гисгэх явцад юу болсон бэ гэвэл яг үндэ шууд хэлчихдэг. За би ийм авмаар байна, тийм авмаар байна ингэдэг гэдэг. Тэгэхгүй л угаасаа ерөөсөө бэлгэлж байгаа юм санаанд дэцгүй ч гэдэг юм уу. Эсвэл бүр ингээд сюрприз барихгүй ч гэдэг юм уу. Эсвэл би за би сюрприз авмаар байгаа шүү гэж хэлчихдэг ч юм уу тий. Тэгжээж юу гай болоо гистэл л шүү. Юу явцсан бол тийх нь одоо хийлүүлээ. Баг сэрхтлийн цэцэг тэр нь чашаа тийм яг ер нь гоё үнцэнтэй гоё сюрпризүүд бол барьсан. Ер нь гадагшаа явъя гэсэн бодолтойгоо тэгээд сүүлийн 2 жил 3 жил орчим яг гаргасан. Тэгээд яг нэг гэр бүлэрээ хамтдаа яг явхуудаа хамгийн одоо аюулгүйч гэдэг юм талаас Фукуок дээр очиж бид ч хамгийн анхны Фукуокийн Монгол хүний гიშгсэн мөрнө гэдэг шиг хамгийн анхны хүмүүс байхгүй. Тэгээд анхны монгол хүн гэдэг юм уу. Тэгээд тэрнээс хойш одоо баг Монголын 22 дахь аймаг болтглоо одоо хөгжүүлж ин та гэж тийм гэдэг шиг. Тэгэхээр яг хөө мэдээж яг одоо анх удаа бас тавуулаа гарах гэж байгаа учраас бас яг мэдээж тийм дурсамж мэдээж зурган дээр байдаг. Зургаа яаж гоёх болох вэ гэдэг юм уу. Тэгэл тиймэрхүү байдлаар бодож байна. Чи юу бодож байна? Би юу бодог зураг тагшаа ингэ бодсон. Гэхдээ яг нөгөө тавуулаа дээрэс нь нялхтайгаа явж байгаа учраас яах бол за тэрнээс бантан ингээ яах вэ? Яаж хийлээ яаж бодож явах вэ гэж бодоод байна. Эдгээр хэлчихгөөрэй гэж. Коммент секшн та хэд бол мах яаж бодож хэлчихгөөрэй гэж. Бантгийн хурлаа нэтгээд авч Монгол орныхоо хаяа ойлцолч юм сайхан бай шүү. Ийм л бодож байгаа. Шинжилгээ яаж хэлсэн чи бантгийн хурл махаад авч гарахад бодож байна гэж. Вайлтэй хэлээ шүү. Тийм. Бид хоёр ер нь тийм ялуун талдаа байж магадгүй их ярьдаг. Бид нар хоёулаа ер нь яриас их хоёр юм баггүй. Тийм болохоор бүр их ярина. Тэг ялангуяа үл ойлголцсон ч юм уу жоохон муудалцсан үед бол бүр их 2-3 цагаар яриас уучдаг тий. Тэгээд эсвэл тэрнийгээ дараа нь маш их ярилцдаг. Тийм учраас ерөнхийдөө сайн ойлголцож, сайн хэлдэг болов уу гэж боддог. Юунаас болоод тэгж байгаа юм бэ? Яагаад тэгсэн бэ гэдгийг учир шалтгааныг олохын тулд бид хоёр маш их ярилцдаг. Нөгөөтэйгүр тэгж ярилцсан юмгаа давтахгүй байхыг хичээдэг. Яагаад гэвэл тэрийг бүр ингээд цэг тавтал нь учир шалтгааных нь үндэс зүртэл нь ярилцсан учраас дахин тэрийг ярихгүй байна. Энэ хүн тэрийн дургуун байна. Энэ намайг ингээд дуртай байгаа юм байна гэдгийг ойлгочихж байгаа учраас бас дахин сөхөөл чи тэгсэн мэт чи тэгсэн гэж бид хоёр өөр нэг тийм их юм гардаггүй. Гэхдээ энэ бол явцын дунд сууж байгаа шүү дээ. Одоо 17-8 жил орч бид хоёр биний харцаар ойлгодог шах болоод тэгээ одоо тэг сурж байгаа. Өмнө нь бол тэгтгүүл байсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол аягүй зөв гэж боддог. Хүүхдийг хажууд ичихгүй зөөхгүй. Яг тэгэхээр нөгөө хүүхдүүдчээс ээжийн яаж харилж ин гэдэг юм талаас нь харах юм бол бас зүгээр санагддаг. Гэтэ аль болохоор л ер нь тэгэл биеиндээ гоё үгийг хэлэх тэгэл яг хайртай шүү гэж хэлмээр санагдал гинт нэг хүн чинь хайр хүрэл нэг хөвдөг хурж мөр ингээд л шууд хэлчихдэг ч юм уу те. Тэгээ тэрийг одоо яах гэж дотроо нуугаадах юм. Тийм учраас бид ерөнхийдөө бол их ярилцдаг. Биеиндээ одоо юу гэдэг хайраа илэрхийлэх шиг тийм талаас бол бас байнгын шууд л ерөөсөө хэлдэг тунах байна. Одоо хүмүүс чинь тэгэл нэг хүүхдээ хүндэлдэг. Заримдаа бас биенээс ирчдэг юм шиг баг 20 жил болж байж тээ. Тэгээд би тэрийг болохоор айгүй гоё биендээ хайртай байгаа болохоор би нэг хүндэлж байгаа учраас биенээсээ одоо юу гэдэг нэг хичигч барьдаг ч гэдэм юм нэг иймэрхүү нэг юм анх заримдаа нэг анх ингээд танилцсан нэг удаагүй хоёр осмос шиг тиймэрхүү мэдрэмж гарч ирдэг байхгүй. Тэгэхээр тэр бол бас хайртай хүмүүсийн илэрхийлэл байх гэж бас бодож явдаг шүү. Гор минь. Наач өгүүлбэрээ дуусгадаг байхгүй. Монтаж хийдэг юм болохоор бодоод цэгээ яваад. Дараагийн өгүүлбэр яриамжтай болохоор дуусгаж өгүүлээ. Баярлаа дуусгаж гисэн. Яг хүмүүс нэг хүүхдээ хажууд хэрэлдэхгүй. Биш хүүхдээ хажууд нэг унсалцаж яахгүй ингэхгүй тэхгүй гисэн мөртлөө бүр ичихгүй хэрэлдээд байдаг үстэй. Тэрний оронд зүгээр ээж нь аавыг хайрлаж байгаагаа хүндэлж байгаагаа харуулдаг ч юм уу. Аав нээжийг нь гоё ингээд хайрлаж байгаа харуулах нь илүү зүгээр өнсөлдсөн ч яад ингэж би боддог шүү. Гэтэ хамгийн бас чухал анзаараад байх юм нь айгу хүндлэлийн орон зай
байж ах ёстой юм шиг санагдав. Тэг хүндлэл байхгүй газар хайр байхгүй болчт юм болов гэж боддог. Одоо жишээ нь эрэгтэй хүн нь баг эмэгтэйгээ хараад өгч гэдэг болов те бүр муухай хараалгүйгээр хэлдэг ч юм уу эхнэр одоо нөхрийгөө хүндлэхгүй байдаг ч юм уу иймэрхүү одоо харилцаанд донд бол хайр би бол байхгүй л гэж боддог байхгүй байгаа учраас л тэр хүнийг муухай үгийн мухагаар харааж гин үгийн мухагаар хэлж гин ч гэдэг юм те тэгэхээр миний бодлоор бол хүндлэлийн орон зайгаа үргэлж хадгалахыг хичээгээрээ ямар ч хос байсан дөнгөж эхэлжсэн ч яваагүй ч энэ хүндлэл байгаа цагт хүн өөрийгөө нэг юм засчий энэ хүний төлөөгөө хичээчий гэдэг юм хичээл зүтгэл нь байгаад идэв юм шиг санагддаг. Нэг нөгөө танай тал. Танаа аав ээж чинь танаа одоо их юу гэдэг ингээд танаа манааргаа ус ингэж орохоор хитрхи нөгөө эмзэг сэдв байдаг гэж магадгүй. Битүүрийн хувьд бол анханасаа бол танаа манах гэж юм тийм бол байхгүй шүү гэдэг. Манай хүн бол ер нь бол надад хэлж ирсэн. Тэгэхээр яг хөө мэдээж хоёр өөр орчин зууссан. Мэдээж хоёр хос маань хоорондоо бие биенийг хайрлаж чадах бол хоорондоо асуудал үүсэн бол хоорондоо л шийдвэрээ гаргах. Заавал тэр гимгүү байгаа одоо тэр ээж аавуудыг оруулж ирэх нь бол утгагүй тий. Тэгэхээр тэрийг бол танаа манаа гэдгийг бол бүрэн амьдралынхаа туш аваад хайчих хэрэгтэй юм шиг санагдсан. Мөн дээрэс нь нөгөө өмнөх алдаа дутагдлыг тухайн үед нь шийдээд дуусгаж үзээрэй. Тэгээд шийдэхдээ сэтгэлдээ юмтай үлдчихээл бодоод буглаад ах биш. Энд ч л бас өвчнөж их усөр хавдрын их усөр болж байгаа гэдээ яриад байгаа сүлээд сэтгэлдээ юм тэгээд гомдоод яваад бүх юм гаргачих хэрэгтэй. Сайхан уйлаад, дуулаад, ярилцаад ингээд тэгээд үүнийхээ араас ахиж бити бас сөхөөч чи тэгдэг байсан юм. Яг манай ялангуяа ихэнх нь бас нэг хүүхнүүдийн гаргадаг нь санагддаг. Чи тэгдэг байсан мэт, ингэдэг байсан мэттэй гэл те өмнөх хоочих нь айгүй өсөгдөг те. Тэгэхээр энэ бол нэг шаардлагагүй гэж үздэг. Гэхдээ эмэгтэй ч гэлтгүй те эрэгтэй хүмүүс төр ч гэсэн анзаарэгддэг. Манай оюутны найз тэр 10 жилийн найз гээл уулзалт гээд ингээд ганц ганцаараа тустай авах юм бол мэдээж алкогольны зүйл хэрэглэн тэгээ оройд нь одоо хоноо дөрмжүүдээр явдаг ч юм. Тэрнээс л маргаа хүмүүстэй биендээ итгэхгүй байх ч гэдэм. Ийм үйл явдлууд гардаг учраас зарим найзуудыг золиослох нь баг зөв юм шиг санагдсан. Тийм үү. Тэг хөө. Гэтэ тэр болгоныг ер нь бол би ч бас их олонтой хүн бохгүй. Тэг сүлд аюул цөөхөл болчихсон. Заяа золиослсон юм биш. Яг ер нь заримдаа ингээд бодохоор энэ дээр нэг зүг байсан юм байна. Яагаад тэгэхээр цаг хугацаагаа шал дэмий өнгөрүүлж исэн юм байна ч гэдэм үү тийм бас бодохгүй байгаа тийм байсан. Тий. Та бүхэндээ одоо ирж байгаа 2026 онд эрүүлийн аз жаргалтай элэг бүтэн элбэг дэлбэг хамтлан сайхан байхыг хүсэн өрөө. Тэгээд үргэлж бит хоёроо дэмжиж хамт байдагт маш их баярлалаа. Манай гэр бүлийн зүгээс маш их баярлалаа. Тэгээд та бүдийн дэмжлэг бол бидэрт бас маш үн цэнтэй байдаг шүү. Тэгээд тийм ч учраас бид хоёр бас өөрсдийнхөө гэсэн туршлагын мэдээллийг үргэлж хуваалцаж байгааг хичээдэг. За тэгээд хамт байсан баярлалаа. Шинэ оны минь төргий. Энэ чинь хондохгүй хэлэхэр чинь зүгээр үү те. Чи хэлсэн. За шинэ нэмэнд. Тэгэд яг хөө би миний хэлэх гээд байгаа зүйл юу гэхээр эрүүл байгаарай. Бие сайн бодож байгаарай. Эмчид үзүүлж байгаарай те. За чин би чинь нөгөө 7 сард миний хатгаа мэдгүй явж байгаад би ч бас айхтар өвдсөн. Тэгээд тэрнээсээ маш их хэмиг ойлгож авсан. Эрүүл байх хэрэгтэй юм байна. Хүүхдүүд жоохон байна. Эхнэр маань гээд ингээд бүх зүйлийг ингээд хайртай хүмүүсээ бод. Тэгэхээр хүн ер нь бол өөртөө бас хайртай бас нэг ямптай хүмүүс гэж яддаг шүү дээ. Байсгаал эмдэж үзүүлээл тэр юм ингээд ер нь бас тэр нь ч зөв юм байна. Тий. Тэгэхээр эрүүл байгаарай. Байхад гэл бусд нь бол угаасаа асуудал байхгүй. Бүгдийг та нар хийж бүтээж чадна. Бүгдээр хийж чадна. Тийм учраас та бүхэн маань эрүүл саруулын их тунх 2026 намаас хүч. Тасан турштай эрүүл байгаарай гэж хэлье да. Эрүүл эерэг байгаарай. Эерэг байгаарай. Муухай битгий ширлээр даандаа гоё юм ширж байгаа. Баярлалаа. Сайхан баярлцгаагаарай. Шинэ оны минь. Шинэ оны минь.